Монгол улсын начин цолноос Монгол улсын арслан цолонд хүрсэн Баян Хонгор аймгийн Жинс цумын харьяат улсын арслан инх төвшингийн Батмагнай энэ жилийн баяр наадмын тод өнгөн байлаа. Хүн бүрийн аманд ямар сайхан наадан болов? Ямар сайхан залуу төрүүлвэ? Баян хонгорчууд сайхан наадлаа гэдэг үг уншигдэж байсан юм. 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн оройн 21 цагт болсон улсын наадмын үзүүр түрүүний барилдааныг дахин санацгаая. За ингээд Баян Хонгор аймгийн Жинс цумын харьяат тэргүүн богд үхийн дивжээнийх Монгол улсын залуу начин инх төвшингийн Батмагнай Монгол улсын авраг бүрбийн бүрэн төгсөөр 8 давж Монгол улсын гард цолны уулзалтыг биелүүлэн төрийн их баяр наадмын төрөө зүрийн төлөө шалгараад төрийн 9 гүлт цагаан түгэнд орлоо. За залуу начин ч үнэхээр нэг зартайхан байна, үнэхээр ганган байна, гоё байна. Одоо юу ярих вдэ бүрэн төгс авраг хийсдөө. Үндсэндээ биет нь хүрхгүйгээр давчлаа да. Инхүү төрийн их баяр наадмын дөрвөн байрын төлөө шалгардсан эдгэр залуу начин арслан хоёр зүүн баруун талын засуулуудан хамруулсаар 9 даваандан төв цэнгэлт хүрээлэнгийн ногоон дивж төрийн 9 гүлт цагаан түмнийхэн өмнө дивж гэлээ. За үнэхээр энэ бас нэг өндөлцүүлсэн барилдаан улсын арслан, улсын гард цолтон, за хинэн арслан болж хинэн гард болохыг шийдэх ганцхан даваа, ганцхан барилдаан инхүү үлдэж байна. За барьц байрлалын хувьд бол сайхан барьцанд хүрсэндээ аймгийн урт зарслан өсгөө ирээ. За харин за босоод ирсэн дээ. Яа. За Батмагнай нар чинь үнэхээр хазаах дургүй байгаа юм байна да. Хосвола тавирлаа. Гарачлаа. За чад бихэн дадлаа. Ардын өмсгөлийн төгөл зүүн жилийн өмнөсний их баяр наадам Баян Хонгор аймгийн Жинс цумын харьяат Батлан хамгаалах яамны алдрын дэвэр спортын өрөө тэргүүн богд үхийн дивжээнийх Монгол улсын залуу начин инх төвшингийн Батмагнай 9 даван төрүүлж Монгол улсын арслан цолны уулзалтыг биелүүллээ. За үнэхээр гайхалтай барилдааныг үзүүллээ өнөөдөр Батмагнай начин. Улсын начин Батмагнай төрүүлсэн энэ өдөр түүний барилдааныг үзэхээр аав ээж хоёр нь эхнэр нь хүрэлцэн ирсэн байлаа. Наадамчин олон Батмагнай арслангийн гэр бүлд халуун баяр хүргэж түүний аав ээж нь ТV5 телевизээр дамжуулан баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. За үнэхээр энэ гарлаа давлаа тэвлээ гэдэг үгүүдээр л зарлуулан барилцаар төрийн наадамдаа дөрүүллээ да. Зааны даваанд гар ачаагаар давсан арслангийн даваанд мөн гар ачаагаар давлаа. Гайхалтай юм аа, гайхалтай юм. Үнэхээр төвшингийн Батмагнай гэж энэ хүүгийн магнайд наадмын одын өдөр бүрэн харавсан байжээ. Гайхалтай барилдаж дөрүүллээ. Тэрийн 9 гүлт цагаан дүгэндээ залбирч 24 наснда төрийн их баяр наадмын төрөв өгөхөр тодорлоо. Хүн төрийн наадмын төрөө хүртлээ. За маш их баярлж байна. Хүүг өнөөдөр нэр энэ сайхан цэнгэлдэх хүрээлэн одоо энэ сайхан Монголын ард түмэн за тэр тусмаа одоо Баян Хонгорын маань одоо нийт сайхан ард түмэн маань одоо миний хүүгийн хойноос одоо сүүгээ өргөжтэй одоо хүмхэн одоо сэтгэлээ гаргаж байсан одоо нэр өстой үнэхээр их баярлж байна. Тэгээ Монголын ард түмэнд өстой маш их баярлаа. Одоо наадаа сайхан наадаараа гэж хэлье. Таны хүү одоо төрийн наадам төрүүлчихэд нэг ярилцлага өгнө гэж ярьсан байдгийг. За тийм ээ. Би бас аавнаас тэрж өччихсэн юм хүүгээ. За миний хүү чаднаа. Угаасаа хэлсэн бол хэлсэн аманда хүрдэг байгаамаа миний хүү угаасаа хизээ нэгэн үедээ чадах болно л гэж бодож ирсэн аав нь. За өнөөдөр өстой төрөө болсон өстой үнэхээр их баярлж байна. Би Баян Хонгор аймгийн Жинс цумаас 7 сарын 8-нд ирсэн. Тэгээ хүүгээ одоо ирээд энэ чинь одоо гандан хийд одоо юу байдгийг бүх юмар яваад ингээд хит тонсон даатгаад яваад байсан тий. Тэгээд одоо өнөөдөр ч ингээд суугаад ингээд үнэхээр нэр энэ цэгэлтгч Монголын ард түмэн хичнээн сайхан ингээд Манай нутгийн хичнээн баярлж байгаа. Монголын ард түмэн хичнээн баярлж байна. Одоо хичнээн жилийн дараа чи бид одоо Баян Хонгор аймгаас мань ингээд ийм арслан цолтон төрж байгаа болохоор одоо төрж байгаа төстэй аав өөний хувьд л төстэй маш баярлж байна. Тэгээд одоо ах トゥ амраг садан тэгээд төстэй хань жил аав ээж одоо Бурхны оронд байгаа аав ээж та бүхэнд маш баярлалаа гэж хэлье. За хүүгээрээ бахарч байна.
Улсын арслан Батмагны төрүүлэх мөчтэй зэрэгцэн түүний багш Мөнх Дуулдахын баярлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Бүхий ертөнцид оруулсан анхны багшийн баярлаж байгаа нь үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дугаар 127 улсын арслан цол олгох тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг, 15 дугаар зүйлийн 1-р хэсэг, үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 9-р зүйлийн 9-ийн 3-ийн 5 дахь заалтыг тус үндэслэн зарлиг болгох нь үндэсний баяр наадам тулгар төрийн 2234 их Монгол улсын 819 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 114 ардын хувьсгалын 104 ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн улсын баяр наадмын үндэсний бүхий барилдаанд 9 даван төрүүлсэн Баян Хонгор аймгийн Жинс цумын харьяат алдарт спорт хороо тэргүүн бог дивжээний бүх инх төвшний Батмагнайд улсын арслан цол олох сугай зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцүү. Энэхүү 2001 онд мэндэлсэн луу жилдээ Батмагны хүү 24 наснда Монгол улсын 55 дахь арслан цолтон боллоо.